Präposition гэдэг нь өмнөх байрлал гэсэн утгатай латин үг. Үүнийг германаар vorwörter буюу өмнөх үгнүүд, Verhältniswörter буюу харьцаа заасан үгнүүд, Lagerwörter буюу байрлал заасан үгнүүд гэж нэрлэдэг. Герман хэлэнд 4 янзын препозиционууд байдаг. Нэгдүгээрт нь locale буюу байрлал заасан үг дүрэг, хоёрдугаарт нь temporale буюу цаг хугацаа заасан, гуравдугаарт нь causale буюу учир шалтгаан заасан, дөрөвдүгээрт нь modale preposition буюу хэв шинж заасан үг дүрэгнүүд гэж байдаг. За эдгээрийг одоо нэг бүчлэн авч үзье. Locale буюу байрлал заасан үг дүрэгнд an тэрэн дээр энэ гэхдээ хэвтэй тэнглэн дээр байгаа биш, босоод тэнглэн дээр байгааг заадаг. Жишээлх нь бол ханан дээр. Bei тэр талд энэ талд, bis хүртэл, durch дундуур, entlang дагуу, gegenüber эсрэг талд, in дотор, hinter ард, neben хажууд, auf дээр, oberhalb дээд хэсгээр, über дээгүүр, эргэн тойронд, unter доор, vor урд, zwischen хооронд. Цаг хугацаа буюу хугацаа заасан үг дүрүүгэнд ab аливаа үйлдэлийн эхлэх мөчөөс хойш хугацааг илэрхийлдэг. Жишээлх нь бол ab Sonntag гэх юм бол бүтэн сайнаас эхэлж гэсэн үг. An гэдэг нь аливаа үйлдэлийн өрнөж байгаа цагийг илэрхийлдэг. Жишээлх нь бол an diese Zeit гэх юм бол энэ үеэр. Bis хүртэлх хугацааг илэрхийлэн. Жишээлх нь бол bis Montag гэх юм бол даваа гариг хүртэл. Nach дараа гэсэн үг. Seit аливаа үйлдэлийн эхлснээс хойш хугацааг хэлэн. Жишээлх нь бол seit gestern гэх юм бол өчигдрөөс хойш. Яг хэдэн цаг болж байгааг илэрхийлэхэд хэрэгэлдэг. Жишээлх нь бол 10 Uhr гэх юм бол яг 10 цагт гэсэн үг. Vor гэдэг нь өмнө гэсэн үг. Жишээлх нь бол vor 10 Uhr гэхлээр 10 цагаас өмнө. Während гэдэг нь ямар нэг үйлдэлийн болж байх үед гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлх нь бол während du geboren bist чамайг төрөхөд, чамайг төрж байх үед гэсэн үг. Zwischen гэдэг нь аливаа хоёр үйлдэлийн хооронд хугацааг заадаг. Жишээлх нь бол zwischen Sommer und Winter гэхээр өвөл зууны хооронд гэсэн үг. Учир шалтгаан заасан үг дүрүүгэнд anlässlich ямар нэг юмд тохиож, ямар нэг юм тохиолдуулж гэсэн үг. Angesichts үүний улмаас, иймийн тулд, aufgrund үүний үндсэн дээр, ийм учраас, durch үгээр дамжуулж, infolge үүнээс үүдэж, үүнээс улбайлж, laut үүний дагуу, ингэж хэлсний дагуу, wegen үүнээс болж. Modale буюу хэв шинж заасан үг дүрэгнүүдэд außer үнээс гадна, für ямар нэг юмны төлөө, gegenüber ямар нэг юмны эсрэг талд, mit ямар нэг юмтайгаар, ohne ямар нэг юмгүйгээр, von эсвэл über гэдэг нь ямар нэг юмны тухай гэсэн үг. Одоо би та бүхэндээ зориулж Германы хошин урлагийн алдар зохиолч, найруулагч, жүжигчин Лоротийн Гойман гэдэг нэртэй нэгэн богино хэмжээний киног төлөвлөе. Энэ кинон дээр нэгэн эр хайртай бүсгүйдээ хайраа илчилж байгаа тухай гардаг. Гэхдээ тэр залуу энэ киноны туршид нэг ширхэг Гоймангийн тасархайг санамсаргүйгээр нүүр ам хамар гар хуруунд дээгүүрээ дамжуулан эцэст нь аягандаа унгаадаг. Энэ бол байрлал заасан өгтөр үгний маш сайхан жишээ тул би тухайн үе бүртэн та бүхэнд үнийг тайлбарлах болно. Ингээд тавтай сууж киногоо үзнэ үү.
Wissen Sie, Hildegard, dass wir uns jetzt fast ein Jahr kennen? Ja. Und dass wir heute schon zum zweiten Mal zusammen... Гойман баруун талд амны доор байна. Dass ich mehr als bloße Sympathie für Sie empfinde. Mehr als Freundschaft. Und ich... Nein, sagen Sie noch nichts. Es gibt Augenblicke im Leben, wo die Sprache versagt, wo ein Blick mehr bedeutet als viele Worte. Sie haben... Vielleicht fühlen Sie, was ich meine. Hildegard... Sie haben da was am Mund. Nein, auf der anderen Seite. Ist es weg? Ja. Hildegard. Ja? Sehen Sie mich an. Ich wollte schon so lange... Гойман амны дээгүүр хамрны доогуур байна. Hildegard, warum sagen Sie denn nichts? Geben Sie mir Ihre Hand. Wir sollten miteinander verreisen. Irgendwohin. Nur Sie und ich. Und da möchte ich Sie immer nur anschauen. Stundenlang. Tagelang. Darf ich abräumen? Ja, bitte. Möchten Sie noch Nachtisch? Ein Espresso, bitte. Ein Espresso, bitte. Ein Espresso und die Dame? Nein, danke. Sie sollen jetzt noch gar nichts sagen, Hildegard. Aber Sie fühlen es doch auch, dieses Gewisse. Ja. Es ist vielleicht noch sehr zart, aber es kann größer werden. Es kann wachsen. Oft bedarf es nur einer Kleinigkeit und alles sieht anders aus. Mein Gott, Hildegard, warum sagen Sie denn nichts? Wie? Haben Sie doch Vertrauen zu mir. Das Leben ist zu... Баруунууд хамар хоёрын завсар. Gibt es doch nur zu zweit. Gewiss, ich habe auch meine Fehler. Ja. Aber ich bin zuverlässig. Цагаа финга гэж долоовор хуруу гэсэн үг. Ингээд долоовор хуруун дээр байна. Auf der Nase хамран дээр. Weil ich politisch in Ordnung bin. Weil ich alle Tricks kenne. Weil mir keiner was vormacht. Hildegard, Ja? bitte sagen Sie jetzt nichts. Ich liebe Sie. Habe ich Sie verletzt? Nein, nein. Ja, aber dann sagen Sie doch was. Sagen Sie ruhig, dass Ihnen meine Nase nicht passt. Aber sagen Sie irgendwas. Ein Espresso? Danke. Herr Ober, Ja. eine Tasse Lippenstift. Oh, Das können Sie Ihren Gästen in Neapel anbieten. Hier kommen Sie damit nicht durch. Das kann doch mal vorkommen. Das kann vorkommen, Hildegard, aber es darf nicht vorkommen. bitte sehr. Nun sehen Sie sich das an. Энэ таасан аяган дотор. За ингээд өнөөдрийн хичээлээ үгээр өндөрлөе. Өнөөдрийн хичээлээр та бүхэн ямар төрлийн дагвар үг байдаг тухай сурлаа. Дараагийн хичээлдэр эдгээр үгнүүд ардаа ямар тий ялгал шаарддаг буюу өөрөөр хэлбэл үүний ард орсон үг ямар тий ялгал туурч бичигдгийг тайлбарлах болно. Ингээд дараагийн хичээл болтол түр баяртай. Cheers!